Би нэг удаа гадаадд төрсөн. Эмчнэр хурж ирээд чи хүүхдээ бити үрдэлж унтаарай гэж хэлдэг байхгүй юу? Бусад гадаад ээжнэр маа чи номыг уншаа гэд надад нэг ном өгдөг байхгүй юу? Хэрхэн хүүхдээ тусад нь тулах вэ гэдэг ном өгч байгаа байхгүй юу? Хүүхдээ ганцаарынгийн харанхуй өрөөнд үлдээ гэж байгаа тий. Тэгэнгүүтээ хүүхд чинь уйлна. Тэгэнгүүтээ чи хүүхдүүдээр 5 минутын дараа оч. Тэгтээ чи сэтгэл хөдлөл үзүүлэхгүйгээр зүгээр төр зур байчаад тэгээ буцаа гараа өгдөг байхгүй. Би ээж хүний хувьд яа хүүхдээ уйлах гэдэг миний хувьд айгүй ойлгомжгүй байгаа байхгүй тий. А тэрэн дээрээс юу ажиглагдж байна гэхээр би өөрөө Монгол хүн миний өссөн орчин өөр биднэрт бол хүүхдээ үртэлж унтах бол хайр инэрлээ бид нэр үзүүлж байгаа хэлбэр байгаад байдаг. Хүүхдээ хэрхэн өсөх вэ гэдэг яг нэг тийм соёлын ялгаатай байдал дээр тулаад очингууд чи яг миний соёл хин бэ тэр хүүхд хин болох вэ гэдэг бол ялтчгүй гадныхнаар биш би өөрийнхөө соёлоороо л хүмүүжүүлэх гэдэг байгаа байхгүй тий. Одоо хэдэн мянган жилийн хэдэн 100 мянган жилийн турш одоо энэ газар нутагт байсныхаа бид нэр өөрсдөө хороо ондоошж ирж байгаа. Тэгэхээр бид нар бол яг ялтчгүй соёлоо үгүйсэхээсээ илүү биднэрт ямар ашигтай юм бэ гэдэг талаас харах хэрэгтэй байхгүй. Зөөлөн хүчний бодлого бол байдаг. Тэрэн дээр бол жишээл энэ үндэстний соёл нь илүү тэр үндэстний соёл нь бол арай муу гэсэн нэг тийм яваад байдаг. Зөөлөн хүчний аргаар юу хийдэг вэ гэхээр та нар өөрсдийнхөө соёлоо хайчаа бидний соёлыг аваа л гэдэг. Яагаад гэвэл бид нар ийм мундаг улс та нарын соёл чинь ямби юм биш үү? Чи надад сольчичтэй л гэдэг тий. Тэр үлгэрт нь итгээд өөрийнхөө соёлоо хаяад явах юм бол яах вэ? Бидний дундын ойлголт нь байхгүй болно. Тэг эрдэм мэдлэг дамжуулдаг хэл нь байхгүй болно. Бид нэр өнөөдөр чи бит хоёр нэг юмыг ойлголцохын тулд юу ашиглаж байна? Хэлээ ашиглаж байгаа. Хэл гэдэг чи юу юм? Соёлын символ ахгүй юу нь бол би чамд ийм утгатай шүү гэхээр гэд шууд ойлгочих. Тэг би чамд ингээд мэдлэгээ хуваалцчих нэг юмар. Тэг энэ дэр нэг жишээ болохоор саяхан нэг юм өсвөр насны хүүхэд нэг ихчтэй муудалцчихсан байхгүй юу? Одоо нэг л 10 эдтэй нөгөөт нь л нэг 40 гаруй насны л хүмүүс байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө их чинь гүчээ одоо ямар сонин хүүхэд ах цахаа мэддэг юм уу гэдэг байхгүй. Тэгсэн чинь нөгөө хүүхэд өсвөр насны хүүхэд нь та одоо ах юм уу гэдэг байхгүй. Тэгээд та одоо ах юм уу гэд хэрэлддэг байхгүй. Тэгсэн чинь нөгөө их чинь бүр ингээ аюу бүр гайхацсан хардаг байхгүй. Нөгөө хүүхэд нь шууд утгаар яриад байгаа байхгүй. Та ах юм уу гэдэг хүс яриад байгаа байхгүй. А нөгөө их чинь болохоор утга яриад байгаа байхгүй. Чи нөгөө нэг Ахмад настай хүнээ хүнддэг гэдэг ойлголт мэддэг юм уу гэдэг тэр хоёр үе хоорондын ялгаа нь бол айгүй тод харагдсан яг тэр момент дээр одоо хэрвээ бид нэр ингээд монгол хэлнийхээ хэрэглээгээ өөртөө ойлгохгүй тэгээд дээрэс нь гадны одоо жишээл хэл төлхөө ашиглаад ч юм уу явахаар бид нар бол яванда ойлголцохгүй болно. Ойлголцохгүй хүмүүс яа хоорондоо айн л юм байх гэдэг ерөнхийдөө харьцахгүй байгаа юм чи энэ ийм л ах гэл ерөнхийдөлтөөс юу гардаг гэхээр ялгуурлал үүсдэг. Ялгуурлаас юу үүсэх вэ? Мэдээж хэрэг зөрчилдөөн үүснэ. Хоёр тусдаа бүлэг болж хөгжинэ. Тэгэхээр аюул нь юу гэдэг вэ гэхээр зүгээр нийгмийн ханхарлал үүсдэг. Бидний жишээл одоо хэл соёл гэдэг чинь тусаар байдлыг одоо устгадаг энийг юмны одоо үндсэн 3 юмны нэг нь болохоор юу гэдэг вэ гэхээр хэл соёл нь устгах гэдэг байхгүй. Тэгсэн чинь 1940 онд бидний жишээл бидний бичиг үсгийн соёлыг одоо хүлээн зөвшөөрөхгүй болгоо бид нар одоо жишээл гадны үсгийн символ ашиглаж бид нар хоорондоо мэдлэгээ дамжуулж шít. Биднэрт бол халдсан тий. Биднэрт халдсаар байгаа тий. Тусгаар тогтнол болон соёл бол шууд холбоотой л да. Бид нар өөрсдөө жишээл тусгаар байдлаа баттгаж үлдэх ёстой гэх юм бол өөрсдийнхөө соёлынхаа элементүүдээ буцаж сэргээх шаардлагатай. Одоо жишээл хүмүүстэй ярихаар кирилл үсгээс татгалзаж яах юм? Бид нар тэгэх юм бол ингээд эрдэм мэдлэггүй болчихжээ гэж яриад байдаг байхгүй. Гэхдээ эрдэм мэдлэг гэдгийг тэр хүмүүс хугацааны хувьд яаж ойлгож байна гэхээр зүгээр нэг сүүлийн 60 жилд одоо жишээл кирилл үсгээр бичигдсэн л ном л бол эрдэм мэдлэг гэж бодоод байгаа байхгүй. Гэхдээ тэрнээс өмнө бид нар 1000 жилийн турш судруу зөндөө биш шүү дээ. Гэхдээ хин ч уншиж чадахгүй шүү дээ. Уншиж чадахгүй болохоор байхгүй гэж бодож болохгүй шүү дээ. Биднэрт хамгийн тохирсон зүйл бол Монгол ах уу, Монгол соёл тийм үү? Тэрийг ярахад бид нар хэзээ ч буруудахгүй шүү дээ. Яагаад гэвэл бидний оршил, бидний соёлын онцлог. Бид нар энийгээр бахарах хэрэгтэй.